энэ эрчим хүч дулаан дээр өмнө авсан зээлийн ашиглалт төлөлт ямар байгаа вэ? Тэнд одоо хэн одоо хариуцлага ирж байгаа вэ гэж би асуусан л да. Ялангуяа одоо манай Баян-Хонгор аймаг, Өвөр хангай, 10 аймагт барих тэр дулааны станц юу болсон бэ? Хин нэгэн хариуцлага хүлээж байгаа юу, хүлээхгүй байгаа юу? Тэр мөнгө төгрөг яасан бэ? Зээлийн хувь нь явж байгаа юу? За энэ эх онуудад ойрын 2-3 жилдээ багтаад ямар зээлийн төлөлт байгаа вэ? Бид нар чи 10 жилийн өмнө зээлч зэрэглэл бэ байлуу. Сая л буцаа тэрэндээ очсон шүү дээ. Ерөөсөө өөдөлж дэвшихгүй л яваад байгаа л да. Энийг нэг хэлээд өгч зүгээр ахын. Тэгээ асуудаг. Хариулт хэлдэггүй. Уулнууд тэр хууль муулин дээр чинь бол хариултаа бол тов тодорхой өгч явах хэрэгтэй шүү дээ. Ийм л улсын их хурл болчиход байгаа. За ажлын хэсгийн 7 хариултаа тов тодорхой өгнө шүү. Ганбат гишүүний асуултанд хариулъя. Сангийн ам хөгжлийн санхүүжилт хөрөнгө оруулалтын газар дэлгэр жаргал. За одоо гадаад зээлийн ашиглалт дээр эрчим хүчний салбарт явж байгаа төслүүдийн зээлийн яг хилцээрийн дүн бол 2.9 их найд байгаа. За үүнээс 1.7 их найдыг ашиглагдаагүй явж гин гэсэн үг. Тэгэхээр энэ төслүүдийн маань хугацаа бас хилцээрийн хугацаагаараа хамгийн цаатлын төслөл 2030 онд дуусна. Энэ хүртэл бид нар 1.7 их найдыг хилцээрийн хугацаанд ашиглаж дуусгах ийм төлөвлөгөөтэй явж байгаа. За ашиглалт нь 38%-тай. За 10 аймгийн дулааны станцын төслийн хувьд бол 148 сая $, 62 сая $-ыг ашигласан. Нийт одоо 10 аймгийнхаа гүйцэтгэлийн хувьд бол 45%-тай. За яг энэ шүүхийн гүйцэтгэгч компани дампуурсантай холбоотой Солонгосын хуулиар шүүхийн маргаа үгсэн явж байгаа. За одоо энэ асуудал дээр Монголын талаас бид нар бас яг энэ хуулийн одоо зөвлөх үйлчлэгийн эрчим хүчний яам аваад гүйцэтгэлийн баталгааг бол бид нар буцаагаад хөдрүүлээд авчихсан байгаа. За урьдчилан төлбөрийн нэмээ тодруулж гүйцэд хариул. Хэн хариуцлага хүлээх юм? Урьдчилан төлбөрийн баталгаан дээр байгаа 19 сая $-ыг бол авахар бас юм шүүхийн процесс явж байгаа. За хамгийн сүүлд болсон хилцээрээр Солонгосын одоо эдийн засаг сангийн яам, Солонгосын Экзим банк, Монгол талаас сангийн яам эрчим хүчний яам хамтарсан уулзалтуудыг хийгээд яг энэ шүүхийн процесс яг эцэс шийдвэхээр тэр хохирлыг одоо гүйцэтгэгч компани хариуцах уу гэдэг асуудал бол эцэслэн шийдвэрлэгдэн. За энэ хүрээнд бол бид нар яг Экзим банкнаас зөвлөх үйлчилгээ гаргаад бүх аймагуд дээр яг бодит гүйцэтгэл дутуу ажлуудыг бол эцэлээд ингээд дүгнэлтээ эрчим хүчний яамд ирүүлчихсэн байгаа. За одоо яг явж байгаа процесс бол яг энэ үлдэгдэл санхүүжилт дээр бид нар яг энэ төслийг үргэлжлүүлээд дуусгах за дуусахад дутагдж байгаа их усрыг одоо улсын төсвөөс гаргах уу, Экзим банк санхүүжилтээр явах уу гэдэг хилцээр бол яг хийгдэ явж байна. За энэ 4 сарын сүүлээр энэ эцсийн шийдвэрүүд бүх ажлын хэсгийн хүрээнд гарахаар байгаа.